За татврын дээрэм хэтэржээ шүү. За учирлын засгийн газрын дээрэм хэтэрлээ гэдэг сэдвээр ярья. За жорлонгоо өөрсдийн төслийнхэн яг одоо гайл дээр дээрэмдүүлэх үгүй юу гэдэг дээр тулчаад байна. Гайл дээр манай жорлонгоо өөрсдийн төслийн захиасан жорлон ирсэн байгаа. За бид нар бол тийм баян хүмүүс биш, улсын төсөөс ерөөсөө мөнгө авдаггүй. Тийм учраас бид нар бол байгаа мөнгөндөө жорлонгийнхын борлуулалтын орлогонд тааруулаад жорлонгуудаа ингээд цөөхөн татаж авдаг. За яг одоо манай жорлон гайл дээр ирсэн чи яаж яах гэж гайлын 5% татварыг нугалж авна гинэ. Нугалж авна гин. 5% татварыг гайлтаа бид нар одоо ямар ч асуудалгүй төлдөг. Дээр нь бид нар бараагаа зархаас өмнө нөөтөө төлдөг. Тэгэхээр зараагүй бараандаа нөөтөө төллөө. Маа гэд мөнгө өглөө. Татвараа өглөө 100%. Тэгэхэд ямар нэгэн шалтгаан гаргаж байгаа дахиад 5% татвар нэмнэ гинэ. Тэгээ би энийг зөвшөөрөхгүй лайв хийж байгаамаа. Тэгээд учрал ерөнхий сайдд болон сангийн сайд Минцээхэнд хүртэл нь шеэрлээд өгөрөө. За COP17 хийн, цөлжилттэй тэмцэн, дэлхийн нийтийг авралцсан гэдэг одоо Монгол Улсын засгийн газар айгүй том яриад байгаа. Улсын одоо тэр сайн сайхан нэрийг сайн сайхан яриад байгаа зүйлийг айл эрт ажил хэрэг болгоод 9 жил жорлонгоо өөрчлөгээд манай төсөлд явж байгаа. Байгальд хамгийн ээлтэй, хөрсөнд хамгийн ээлтэй, усанд хамгийн ээлтэй жорлонг нэвтрүүлээд 9 дэх жилдээ болж байна. За ингээд 9 жил бол төр засаг гай болж ерөөсө мунтахгүй маань ковидын үеэр нэг баахан логистикийн гай болсон. Баахан хүмүүсийг зээлээ битээ төлөөрэй гэж хэлж байгаад манай жорлонгоо өөрсдийн төслийг дампууруулах шахсан манад лизингтэй байсан бүх хүмүүсийн зээлийг бол зогсоолгосон. За одоо тэгсэн чи яаж яах вэ гэсэн чинь цалин дэдгүр тавих мөнгөгүй болцтой гэж сангийн сайд нь 2-3 хоногийн өмнө мэдээлэл хийгээд ирсэн чинь энэ мэдээлэл чинь цаана бидрийг дээрэмдэн шүү гэсэн мэдээлэл байсан байна. За тэр нь яаж мэдэгдэж яах вэ гэхээр сая гайл дээр ирэнгүүт яаж яах вэ гэхээр зүгээр урд нь одоо 9 жилийн турш одоо байсыг л манайх жорлонгоо оруулж ирдэг. Байсыг л бид нэр хөрх юм нь өөртөө хэрж чадал тааруулаад татаа авалтаа хийдэг. Татаа авалт хийх болгонд ямар ч хэл амгүй бүрдүүлэлт хийгдээд явдаг байсан хідэн жорлон маань сая бүрдүүлэлт хийх болсон чи яасан бэ гэсэн чи дэлгэрэнгүй танилцуулга явуулахгүй мөнгө нэмж авнаа гэж байна. Тэгэхээр бид нар 9 жилийн турш хүмүүстэй танилцуулдаг тий одоо иргэдтэй танилцуулдаг бүх танилцуулгуудаа маа гэж 100-100-аад хуудасаар нь явууллаа. Тэгсэн чинь яаж гэнэ вэ? Тэгсэн чинь дахиад өшөө нэмж цаасаа тэр бэлтгэн нийлүүлэгчээсээ дахиад бүр дэлгэрэнгүй тэр гадаад хил дээр юмнуудаа авчрахгүй л 5% татвар нэмлээ гинэ. Ийм хууль хизээ гарцсан юм бэ? Дуртай үедээ татвар нэмжээд ийм хууль хизээ гарцсан. Гайлын татвар гэдэг чинь хуультай 5%-тай, нөөтийн татвар гэдэг чинь хуультай 10%-тай. Тэр хуулийн дээр байгаа татварыг чинь бид нэр одоо өгөөл явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь улсын хурал хуралдаагүй, чуулган завсралцсан, шинээр татврын хууль гараагүй байхад гайлын байгууллага яхаараа дураараа дахиад 5% нэмж аавна гэж хэд юм бэ? Энэ 5% эрх мэдлийг хэн өгсөн бэ гайлын байгууллагад? Гайлын татвараа 2 дахин нэмэх эрхийг учрал сая өгчөө, Минцээхэн сайд нь өгчөө. Эсвэл эдгээр хуульдаж ингэж нийлж дээрэм хийж гэнэ үү? Энэ юу болж байгаа юм бэ? Энийг бид нар ерөөсөй ойлгохгүй байна. Бараагаа татаж авч чадахгүй байна. Жорлонгоо өөрчлөе гэсэн хүмүүсийн хүсэн хүлээж байгаа баруунуудыг бид нар авчирч чадахгүй байна. За төрд хандаж хэлэхэд, байгаль орчны яамд ч гэсэн хандаж хэлэхэд та нар бол жорлон өөрчилж гэнэ гэж дахиад нөхөн жорлон л нэмэгдүүлж байгаа шүү. 600 мянган нөхөн жорлонтой байсан Монгол улсыг Монгол улс төрийнхөө мөнгөөр өөрөө нэмээд дахиад 5-6 мянган нөхөн жорлон хийсэн шүү. Та нарын хийсэн соруулдаг жорлонгууд ч бүгдээрээ ажиллахгүй байгаа. Яагаад ажиллахгүй байгаа вэ гэхээр та нар намаг устай газар авчиж соруулдаг жорлон хийгээ аждаг. Хөрсний усан соруулдаг жорлон руу орчдөг. Хөрсний устай шээс нь нийлцдэг. Тэгээд тисгийн аргагүй муухай үнэртэй болцдгоо. Тийм аимшигтай муухай үнэртэй соруулдаг жорлонд хүмүүс зүгээр л эрүүл ах уу, эрүүл мэндэ бодоод бийцэж чадахгүй хуучин нөхөн жорлондоо бийцэж байгаа. Ингээд улсын мөнгөөр тавьж өгсөн жорлонгууд чинь айлд ингээ 2 дахь яндан болоод 2 дахь нөх болоод 2 дахь жорлон болоо байж байгаа. За гэтэл манай төслийн хэрэгжүүлж байгаа жорлон бол нүхийг байхгүй болгоод гадаа байгаа кабинет чинь гэр дотор оруулаад 50 тухтай болгоод байгаль орчинд ээлтэй бордоошуулах соёлыг нэвтрүүлээд шээсийг хүртэл бордооны хэрэгсэл болгох ийм одоо агаар орчны чинь бохирдлыг багасгасан мод илүү нэмж ургуулсан ийм төсөл хийгээд явж байгаа шүү. Тэгээ энэ төсөлдөө бид нар улсын төсвөөс нэг ч төр авч үзээгүй.
Харин энэ төслөө хэрэгжүүлж хооронд бид нар маш их татварыг улсад төлсөн. Нөөтийг бол дандаа зараагүй бараандаа шууд төлдөг. Гайлын татварыг бол шууд төлдөг. Хүн амын орлогын албан татварыг ерөөсөө тасалдаггүй. Нийгмийн даатгалын шимтгэлийг ерөөсөө тасалдаггүй. Бид нар ингэж байнгын улсын татвар төлөгч хийнгээ үйл ажиллагаа, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэдээрээ жорлон заруулаад тэднэртэй хувийн нөгөөд ингээд иргэдээ ажилдаа орлоготой байлгаад дээр нь байгаль орчны боловсрал зогсоо зайгүй нэмж олгоод дээр нь өөртөөсөө мөнгө гаргаад банкнаас ч мөнгө зээлж чадахгүй өөртөөсөө мөнгө гаргаж орлогоо татаж аваад татаж авсан жорлонгоо эргүүлж зарчаад эргүүлж олсон орлогоор дараагийнхын татаа авалтыг хийгээд ингээд жилдээ 2-3 татаа авалт хийгээд хүмүүсийн оролцоотойгоор өөрсдийнхөө мөнгөний оролцоотойгоор татвараа төлөн барин байж бидний жорлонг өөрчилж байгаа. За тэг COP17 болох гэж цүлжэлттэй тэмцэх гэж байгаль орчинд Монгол улс гавьяа байгуулна гэдэг. Тэгээ байгуулж байгаа гавьяа чинь хаана байна? Гайл болоодох юм. Өөртөө гавьяа байгуулж чаддгүй маа гэхэд зүгээр ингээд ажиллаа хийгээд явж байгаа. Төрийн хийх ёстой ажлыг олон нийтийн санаачлагаараа хийгээ явж байгаа. Ийм юмыг нэг гай болохгүй байж болдгоо юм уу? Ийм юмд зүгээр садаа болохгүй болчих болдгоо юм уу? Зүгээр л авдаг татвараа аваад хуультай юмыг хуулиар нь хийчих болдгоо юм уу? Яагаад хуулиас гадуур мөнгө бидрээс авах гээд байна? Яагаад та нар татварыг дахиж нуглах гээд байна? Гайлын татварыг нэг нуглахыг бид нар зөвшөөрөд эхлэх юм бол манай бизнес угаасаа ашиггүй. Дээр нь бид нар алдагдaltaй болно. Энэ алдагдлыг бид нар хаагур хинээр хаалах вэ? Бид нар жорлонгийнхаа үнийг нэммээргүй байгаа байхгүй. Бид нар жорлонгийнхаа үнийг бүр хямдруулмаар байна. Яг тэгвэл иргэд маань жорлонгоо авах гэхээр мөнгө нь хүрэхгүй байгаа байхгүй. Банкнуудын зээл бас л хатуу нөхцөлтэй учраас хичнээн ногоон зээл зарлаад тэр банкны ногоон зээлийг иргэд авч чадахгүй байна. Давхар зээлтэй гэдгээр ерөөсөө тэр ногоон зээл нь гарахгүй байна. Тэгэхээр иргэдийн төлбөрийн чадвар ийм байхад, зээлийн нөхцөл байдал чи ийм байхад бид нар жорлонгийнхаа үнийг нэмэхгүй 5-6 жил гүрэж байгаа учраас л иргэд нэг жорлонгоо өөрчилж байгаа шүү дээ. Улсын төсвөр хийлгэж байгаа, тендер зарлж хийлгэж байгаа нөхөн жорлонгууд чинь үн 2 сая 500, 3 сая 500 гэдээ яваад өгсөн байгаа. Бид нар жорлонгийнхаа үнийг 1 саяд барайл ямар ч байсан жорлонгийн үн нэмэхгүй шүү гэдэг ингээ гүрийгээ байгаад байдаг. Тэгээ бид нар ингээд өөрсдөө ашиг машиг гихгүйгээр ингээд жорлонгийнхаа үнийг л хэвэн байлгаж, баг байлгаж, тэгжээж л олон хүний жорлонг өөрчлөх шүү гэдэг ингээд гүрийгээ байгаад хахад яагаад засгийн газар энэ дээр зардал нэмэх гээд байгаа? Яагаад энэ дээр хууль бус зардал нэмэх гээд байгаа? Тэр нь надад айгүй муухай санагдаж байна л да. Яагаад те цаас нэхэд өгсөн цаас болгоно, нэгсэн цаас болгоны нөхөд дахид цаас нэхэл тэрийг нөхөд дахид цаас нэхэл энэ цаасаа өгөхгүй 5% өг. Гээл ингээд 5 сая төгрөг нэхэд өвтчихдэг. Юу гэсэн үг юм бэ? Энэ чинь авилгал авах гээд байгаа мó? Эсвэл ингэж дуртай цаасаа нэгж байгаад дуртай мөнгөө нэх гээд ингээ өсөж өгч байгаа юм шиг төрийн албан агчтайгаа юм дээрэмчин болгож байгаа мó? Цалин тэтгэр тавих мөнгөө очлол гэдээсэнгүү та нар өчнөө л нисэх тэргээр нисээд өчнөө л зугаалаад өчнөө л найрлаж наадамлаа үсттэй. Та нар гой дээлээ өмсөд гой морио унаад гой наадамлаад ингээ нисэх тэргээрээ дахиад явж байгаа чинь оюун гэрэл бий бол те зунжингаа нэг ч өдөр амрахгүйгээр жорлон өөрчлөх ажил хийж байгаа. Би ерөөсө зуны энэ 3 сарыг ашиглаж жорлон өөрчилж авахгүй бол нэг ч гэсэн хэсэг ч гэсэн айл нь нөхөн жорлонгоо татан болохгүй ингээд цаг хугацаатай уралдана гэдэг ингээд нэг ч наадамлахгүй, нэг ч амрахгүй, нэг ч хөдөө явахгүй иргэдийн жорлонго л өөрсдөө сууж байгаа. Тэгэхээр яагаад ингээ гим зэмгүй жорлон өөрсдөө сууж байгаа бид нар дээр яагаад ийм дээрмийн татвар нэмж орж ирж байгаа юм бэ? Яагаад бидний ажил ингэж дээрэмдэх гэж байгаа юм бэ? Яагаад иргэдийн жорлон өөрсдөж байгаа зардлыг ингэж өндөр болгох гэж байгаа юм бэ? Өсөж өгөх гээд байна уу? Биднээс хууль бус мөнгө авахгүй бол өсөж өгөх гээд байна уу? Үнэхээр цалин тэтгэвэр чинь хөрөхгүй байгаа юм бол та нар өөрсдөө тансаглалыг хасаач. Та нар өстө замын мөнгийг 3 дахин нэмлээ. Машины мөнгийг та нар хэд дахин нэмв? Бензиний мөнгөө нэмлээ. Тэгээ одоо та нар татвар нэгч төгрөг нэмэхгүй гэж сонгуульд амлчаад өчнөө татвар нэмсэн. Хотынхаа татварыг та нар 2 дахин нэмсэн. Замынхаа татварыг бүр 5 дахин ч нэмлээ. Хөдөөний хүмүүсийг хөдөөний зам дээр явлаа гэж татвар авдаг болсон. Бүх хүнээс та нар авч болох бүх татварыг авч яан. Зогсоолын мөнгийг хичнээн дахин нэмв. Бидрийг та нар дээрэмдэл дуугаа ингээд найр наадам ингээд тараад явцсан байгааг нь далимдуулал татвар нэмэл байгаа байхгүй юу? Тэгсэн харин эргээ харсан чинь гайлын татварыг 2 дахин нэмнэ гэсэн сууж яадаг. Тэгтээ хуулиар биш, дээрэмдэж нэмэх гээд байна. Тийм аимшигтай.
Манайхныг тэжээхгүй бол ерөөсө манай энэ том сүлжээг тэжээхгүй бол улс ерөөсө те биднээс дээрэмжил тэжээхгүй бол нам нь яачих гээд байгаа. Монгол ардын нам нь тарчих гээд байгаа юм уу? Хэдий эсвэл хуваагчих гээд байгаа юм уу? Энэ төрөөр нэг шавцсан байгаа юм улс төрийн ажилтнуудаа та нар цөөлөтгөө. Тэгэх юм бол бид нар дээр баг зовлон ирмээр байна. Бид нар бол жорлонгийнхоо үнийг огт нэммээргүй байна. Бид нар 1 сая төгрөгийнхаа жорлонг 1 саяар нь зармаар байна. Сая 800-ийн жорлонг буулгаа сая 600-аар зарж байна. Бид нар жорлонгийнхоо үнийг аль болохоор буулгаж, аль болохоор улаан айлыг жорлонгоо өөрчлөлөхийн төлөө бид нар явж байна. Тэгэхэд юун гайл дээр нэмж дахиад 5% татвар төлөх вэ? Энийг бол бид нар төлмөөргүй байна. Төлмөөргүй байна. Тэр гайлынхантаа хэлээд өг. Хин тэр гайлынханд хууль бусаар дахиад 5% амандаа орсон цаасаа нэхэд амандаа орсноор 5% нэмж авдаг. Тийм эрхийг яаж өгсөн? Ямар хуулиар өгсөн? Хизээ гаргацсан тийм хуулийг. Тэрийг харъя. Ийм аимшигтай дээрэм явж шүү. Гайлаар бараа оруулж ирж байгаа хүмүүс надтай адилхан асуудалтай тулгарсан байгаа бол бас дуураарай. Энэ бол зүгээр дээрэм шүү. Учирлын засгийн газрын дээрлэгч байгаа дээрлэхэлт. Яаж ард түмнээ дээрлэгч байна та нар? Ямар их дээрлэгч байна? Хуулиар нэг дарамтлна. Хууль бусаар нэмж бүр тэрийг нугалж нэхнэ. Энэ юу болж байгаа юм бэ? Ийм дээрэмчин засгийн газар байж болд юм уу? Харин ч бүр бензин шатхууны үн мөн нэмэгдсэн ард түмэн бухимдалтай, ард түмэн паниктай ийм багт ч юма зөөлдгөө юм. Хүн суртлаа жоохон багасгадгүй юм уу? Хүн суртлаа улам нэмэлэх юм. Хүн суртлаа улам нэмэлэх юм. Гэхдээ бензин шатхуун тасалдсан чинь үгүй нэмж хангах тэр сувг мууга хөөцөлдөж явахын оронд юу гинэ? Өөрсдийн чинь орчрыг зохицуулна. Өөрсдийн чинь бүртгэлийг хийн. Өөрсдийн чинь дата базыг авч дахиад хэдэн тэрбумаар бид нар ап хийн энэ төр гэдэг. Дандаа юм иргэдтэй саад болсон юм ярьж шүү. Тэг ингэж иргэдэд садаа болмооргүй байна. Бид нар нөгөө нэг та наргүй нэг жорлонгоо өөрчилчмөр байх юм. Төртөө төргөө ингээд иргэд ингээд өөртөө аргаа олоод жорлонгоо өөрчлөөд үнийн хамт байлгаад нэг хэсэг нь татаа аваад нөгөө хэсэг нь худалдаа аваад ингээд жорлоо өөрчлөөд болоод ах юм. Ингээд болоод байгаа юмыг ядахтаа болгоод явуулмаар байна. Жорлоо өөрчлөх та нар тийм их садаа болоод гай болоод байгаа юм уу? Хинд гай болоод байгаа? Нэг хүний нүхэн жорлон татан буугдлаа гэд сангийн амд яг яаж гай болоод байгаа? Байгаль орчны амд яг яаж гай болоод байгаа? Тэр нүхэн жорлонгүй болцсон айл яагаад та нарын нүдэнд муухай харагдаад байгаа? Хүмүүс нүхэн жорлонгүй болоод ирэхээр өөрийнх нь гэр оронд хайртай болдгийн, гэр орноо илүү цэвэрлэдгийн, цэгцэлдгийн, хүүхдүүдийн амьдрах орчин илүү сайжирдгийн, өөснөөгөө илүү ургадгийн, модоо илүү их тайрдгийн. Гэхдээ тэгээд тэр хинт гай болоод байгаа. Хинт садаа болоод байгаа. Яагаад энэ садаа болох юмыг та нар ингэж хүнд суртлын аргаар ингэж хийгээд байгаа юм бэ? Тэгээ би бол одоо жорлонгоо өөрчлөлт гэдэг зорилгоосоо ухрахгүй эрэгтэйхэн амьдралыг нэг жоохон өнгөлөг болгох чи, жоохон тогтоо болгох чи, жоохон хөгжил дэвшлиг авчирчи гэдэг энэ санаанаасаа бол буцахгүй. Тэгтээ өнөөдрийн нэгж байгаа энэ хууль бус 5% чи илүү 5% чинь төлөхгүй. Зүгээр л бараа ачаагаа авмаар байна. Зүгээр урд нь бүрдүүлэлт тэгээд дөнгөж сайхан 5 дугаар сард бүрдүүлэлт тэгээд болж исэн. Яг бүрдүүлэлт хийдэг яг тэр журмаараа ирсэн бараанууд нь ч адилхан, бидний өгдөг материал нь ч адилхан, бэлтгэн нийлүүлэгт нь ч адилхан, бүх юм нь өөрчлөгдөг яг хэвээр явж хахад яагаад 5 дугаар сард болж исэн юм өнөөдөр болох байлцээ. 5 дугаар сар өнөөдөр хоёрын хооронд ямар ялгаа байгаа? Ямар ялгаа байгаа? Ганцхан засгийн газрын ялгаа байгаа шүү дээ. Учрал гэдэг хүн ерөнхий сайд болсон, мэд сайхан гэдэг хүн сангийн сайд болсон. Ийм л ялгаа байгаа байхгүй юу? Өөр ямар ч ялгаа байхгүй. Бидний зардаг жорлог хിവэрэ, хүмүүсийн авдаг юм хിവэрэ. Энэ яатсан засгийн газар вэ? Энэ яасан үлэн засгийн газар вэ? Яагаад иргэдээ ингэж нугалж сулж байгаа юм бэ? Тэгээ энэ дээр бол би өөртөө үнэхээр санаа нийлэхгүй байна. Үнэхээр бухимдж байна. Жорлонгоо нэг 50 өөрчилчмөр байна. Одоо нэг ганцхан сар жорлоо өөрчлөх сезон маань идэвхтэй ажиллачмаар байна. Тэгэх юм бол бид нар дахиад нэг 50-60 айлын жорлонг өөрчилчмөр байна шүү дээ. Тэг яагаад та нар энэ садаа болоод байгаа юм бэ? Тэр гайлын байгууллагада хилж энэ жорлонгоо өөрчлөх ажилд гай болохгүй байхыг л одоо бид нар дамжуулъя. Гай болохгүй байхыг хүсье. Та нарыг нэг олон айлын жорлонг өөрчлөөд гээгүүлээд өгөөч гэж гуйхаасаа бол өнгөрсөн та нар угаасаа чаддгүй юм билээ. Улсын мөнгийг л дэмий үрээл нөхөн жорлонг л дэмий нэмэгдүүлт юм байлээ. Тэгвэл зүгээр иргэд зөнгөөрөө өөртөө сонгоод өөртөө өөрчилж байгаа юмд нь битээ садаа болдох уу? Битээ гай болдох уу?
яасан үйл засгийн газар вэ? Яасан мухад гэрлэх вэ? Тэр хууль бус илүү 5% төлөхгүй шүү.